Өнгөрсөн жилийн хувьд бол нийтдээ 34.4 мянга тариал хийсэн. Тариалсан талбай бас 6 сарын халалтаас болоод гангийн нөлөөлөөс болоод нийт тариалсан талбайны 20 орчим хувьд нь урагш цацсан байгаа. Аймгийн дундаж бол 13.8 центр. Ганцаа нөгсчлөгийг харьцангуй гайгүй 35 мянгад урт тариалах байснаас мөндөрч ахуулаад нэг мөндөрт 1000 гарангаа зохиулсан, гамд нэг 2000 гаруйгаа талбай зохиулсан. Хэдий гандуу байсан ч гэсэн манай тариаланчид маань бас 2900 орчим га тариал талбайд тариалт хийсэн. 30 мянган тонн ургац хурааж авсан үр дүнтэй. Тариаланчид одоо хэрэлж байгаа, чиглэж байгаа, одоо зөвлөж байгаа асуудал бол ялангуяа хөрс рүүгээ юм хийх хэрэгтэй. Энэ бол одоо үнэхээр хөрсний одоо энэ директ гэдэг бол ургац цолтоход хамгийн том шалтгааны нэг болж байгаа. Нэгдүгээрт хөрсний боловсруулалтыг сайн хийх шаардлагатай байна. Тий. Хоёрт бордоо хийя. Бордохгүйгээр ерөөсөн хөрсөө бордохгүй, бордоо хэрэглэхгүй, өрөө ариутгахгүйгээр бол ер нь газар тариалыг явахгүй тэнгэр хараа сууж яадаг бол тэр асуудал хойно тоцорчээ. Манай Ховд аймгийн баруун бүсийн онцлог бол ерөөсөө устгаатай газар тариалан байдаг. Томоохон устдын системүүдийг сэргээн засварлах ажилтар нэлээд их анхаарч байгаа. Ер нь бол ажиглаж яхад бол хамгийн одоо хямд өртөгтэй хамгийн үр дүнтэй бордоо бол өрдөө л энэ ногоон бордоот байна ш. За энэ чинь тухайн жилийн одоо байдлаасаа хамаарат тэр бүх одоо 20-30 центр ногоон маасыг л хөрсөнд болж өгч байгаа шүү дээ. Тэгж одоо хөрсийг санджуулж байгаа нь хамгийн дэвшилтэд одоо боломжийн арга гэж хэлж байгаа. Тэр тарьсан нэг юм 10-20 модны чинь доороос олон шуудай ногоо аваа шүү. Мөн үү? Би тэгж л одоо ойртож хэлэх гээд байна. Охин бүтээлч гарыг үргэлж шагнадаг энэ заавтанд байгаа хүн бүхний ургац ариун байх болов. За.